сайхан тусч гэнэ үү? Ингээд хэлийн цэргийн 245 дараа ингээ түүх 50 жилөө энэ жил тохиож байгаа. За арга хэмжээ маань 9 сарын 11 12-нд ингээ болохоор болж байгаа. За тэгээд ингээд хэлийн цэргийн 245 дараа ингээ хамдын хорооноос бас ангийнхаа түүх 50 жилөө одоо зориулаад үл тасрах түүх гэдэг нэг тийм видео контент явуулж байгаа. За өнөөдөр манай ингэ дугаарт ингээд одоо манай анги аппарат одоо тий хэлийн төлөөлөгчийн аппарат гэж байхад одоо бас анхны одоо ТV-рээд одоо ахлагчаар ажиллаж байсан одоо ахлагч Сэндэн зэрэг. За оролцож байна. Тэгээд ах ахлагаар бас надтай өөрөө ингээд бид бүхний хийж байгаа үйлчлэгийг хараад ингээд холбогдоод тэгээд одоо өөрөө бол одоо Завхай аймгийн Асах суманд амьдарч байна. За Завхай аймгийн Асах суманд амьдарч байгаа. Тэгээд одоо бас өөрөө санал гаргаад бас ингээд энэ анх одоо хэлийн цэргийн гараа хийсэн ангийнхаа бас түүх 50 жилийн одоо болж байгааг хараад одоо бас ингээд ажиллаж байсан он цагуудаа түүхэн хүмүүсээ дурсъя гэдэг хөсөлтөд байгаа ингээд бас ахта фэйсбүүкээр холбогдож байна. За тэгээд аварсан та ихлээр нэг өөрийгөө танилцуулаач хаан цэргийн алба хаа уу гэдэг өөрийгөө нэг танилцуулах уу. За би 1973 онд өөрийнхөө сумаас цэргийн албанд явж 05 дугаар ангид одоо хуучнаар тулсан хороо. Ингээд 3 жил алба хагаа тэндээсээ би одоо хойд хэл байгуулагдаж 76 оны 6 сард Завхай аймгийн Арц суурийн постонд асагч тартаагаар ирсэн тамжилж ирсэн. Ингээд бид нар 9 сард Овс аймгийн хэлийн төлөөлөгчийн аппаратын харьяа огшоо дарахтай аппаратад харьяа татж ирсэн. Ингээд манай Арц суурийн пост болон хөвсглийн цэцэрлэг сум улаан уулын пост ингээ манай хувьсын харьяанд одоо 1984 он хүртэл тэнд харьяадагч байгаад 84 онд Хөвсгөл аймгийн аппарат руу шилжин очиж тэнд ажиллаж байгаад 2010 онд биш 99 онд л Завхны юуна отряд тэсийн төвдөр байгуулж одоо ингээд тэндээсээ бид тэтгэвэр тавьж өдөө өстөдөө яг мазлаж мужаан хийж усарндаа бас их үтэж одоо амьдэрч яваад ингээд байж байгаа даалгавартай хүн байна. За тэр 76 он таныг ихэд одоо манай хэлийн төлөөлөгчийн аппаратчийг хаана байсан бэ? Одоо бид бүхний мэдж байгаа бол нэг манай аймгийн цагдаагийн газрын хажууд ер нь бол анх манай аймгийн цагдаагийн газрын хажууд анх хэлийн төлөөлөгчийн юу гэдэг нэг ганц өрөө гаргаж өгөө тэгээд тэнд огшоо дарга одоо нэг жолооч төмөр хуйг та иржсэн тийм одоо түүхэн баримт одоо манай ангийн 30 40 жилийн номон дээр байгаа. Тэр үед бол юу яасан хэдийн төлөөлөгчийн аппарат нь 9 сард 1976 оны 9 сард байгуулагдаж тэнд одоо огшоо дарга ирсэн огшоо гэж баян үлгийгээс иржсэн баг. Тэнд дээр жолооч нь Баатар хөрөв гэж юм байсан асагч. Дамдин гэж юм байсан 66 барьдаг байсан. Холбооч нь одоо Баатар жоо гэж юм байсан асагч. За Баатар жогооч одоо ингээ хөшөө цолтоо тэтгэвртэй гарчсан байгаа. Тэгээ одоо энэ орон нутагт амьдарч байгаа. За тэгээд та чи тэгээд хэдэн онд алчуулаад 76 он тэгээ шууд алчуулаад шууд тэр манай энэ аппарат гişсэн биз дээ тий. Тэгсэн би 1976 онд Арц суурийн постонд 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Анги юу постын дараагаар Гиндэнгийн бүрэн цагаан Нямасрын Баатар Эренчингийн Сэндүнсрэн би өөрөө Барамсан Жамсранд орж ирэх нөхөр байсан. Нэг нь одоо хэний Бачаан Тогтхоотэр мэд 5 өөр гүйцэтгэж ирсэн. Арц суурийн старт. Постод 76 оноос хэдэн он хүртэл энэ манай харьяанд байсан юм бэ? 76-аас уу? Тий. 1984 онд 1984 онд энэ Хөвсгөл аймгийн отряд байгуулагдсан шинээр тэр Арц суурийн Завхан чинь ганцхан Арц суурийн постод анх байгуулагдсан ганц постоо Хөвсгөлдөө 2 постоо байсан учраас Хөвсгөл аймгийн харьяанд очиж бид нар тэр анх юу отряд байгуулагдсан. Тэнд бид нар шилжиж одоо малахгүй байдаг хөрөнгөтэйгоо тийшээ шилжиж очиод одоо бид нар ичнээ хамаалыг Овс аймгийн өмнө говьс өртлөд бид нар тууж иржсэн ийм түүхтэй байна. За та тэрний нэг зураг харсан шүү дээ. Тэрний нэг одоо тэр Геван Баатрийн хөшөөн дээр нэг зураг авахулсан байгаа шүү дээ. Тэр тийм байна. Тэр зургийн талаар өгүүлээч. Бид нар юу сар болгон цугларч хийдэг. Овсод Хөвсгөл аймгийн юунаас улаан уулаас
Тэтгэрлэгсэн арцууны пост нэг одоо бүрдсэн бод нэгнийхээ 166-аараа уусаан сар болгон цуглуулж идэг цайлангаа авдаг бас мэдээлэл авдаг одоо тэр ингэж цуглуулж хийдэг байсан. А энэ дотор бол одоо бас 05 байсан самсын даваа гэж давстын постын дарга байна. Тэр бүгмөрний дарга довчин гэж юм байна. Тэвэн байна. Одоо тэр тогтоо байгаа хар тогтох гэж бодлоо одоо нэг тийм Ахмад байсан. Тэр байна. Тэгээд одоо тэр ячин дараа начин одоо хошууч начин байлаа авгаан яргал бичээчээр огшоогийн гэрийн хүн алтаа баг тийм хүн бас бичээж хийдэг байлаа. Доноо гэж одооч байлаа. Одоо энд байсан нь хэн байлаа? Эрдэнэ цагт байсан овсод. Хэн байсан? Инктөвчин. Одоо энэ ахны юмас юунаас тэтгэл дарсан. Одоо тэр зөрчил мөрчил хэр байсан юм бэ те? Ер нь бол одоо би энэ ангийнхаа энэ 50 жилийн юутай холбогдолтой ингээд хүмүүсийн ингээд нэвтрүүлэг хийгээд ингээд яхаар бас яг хоо энэ найрамдын хийлгээд задгаа тэгээ яг хоо малын хулгай бас тэр үед байсан юм шиг бай. Би л тэгж ойлгосон шүү дээ юм. Гото малын хулгай бол манай Завхан аймгийн арцуурын постэр бол манайх чинь 60 тэмдэгт. Тэсийн голын эргээс юуна хосын гол өртгөөд 60 тэмдэг тариуцчихсэн 60 гаруй километр гадар 5 хүн унаамал байхгүй ард хэрэгтэйгээ нийж одоо тусгаар гадын гишүүн гэдгийг бид нар хэлж ард хэрэгтэйгээ нийж унаамал одоо тийм бид нар тэднэрээс тусламж авч одоо тэднэрээс хүч нэмж одоо тэр үед бол ястай задгаарсан манай танаар ордог одоо хулгай явдаг контрабанд 8 малн одоо хариулга юу орж ирнэ гэсэн байхгүй одоо энэ бүгдийг даваад бид нар 5 хүн зарим жижүүрээ гэрийн маань улс хүртэл жижүүр хийдэг байлаа тэр үед. Ингээд одоо тэр маань өргөжин хөгцсөн бол өдий бас одоо маш сайхан одоо отрядууд манай ус чинь 2 отрядтай, Завхан 1 отрядтай, Хөвсгөл 1 отрядтай нэлээд олон улс аймгийн одоо хэлийн төлөөлөгч аппаратаас одоо сайхан 3 өөртөө 4 отряд байгуулсан. Өчнөө төчнөө одоо заставууд одоо постууд байгуулсан одоо маш сайхан техник юмар хангагдсан одоо бидний алфажаас үеиг одоо маш сайхан хөгжсөн одоо сайхан ийм харагч байна. Ингээд одоо ажижсэн газараар орох очих найз нөхдөйгөө уулзах учрах одоо хөгшин би залуу болсон юм шиг одоо санагдаад их маш их бахархалтай гоё байт юм аа. Тэгсэн хөвсгөлээр манай 3 одоо пост хийлсэн. Хөвсгөл аймгийн 2 манай 1 одоо тэгээд бидний үеийн ажижсэн улс маань одоо бүгд бурхны хаан явсан байна. Одоо энэ 3 хүн байна. Яг анхны 3 хүн. Анхны 5. Тэ анхны 5-аас 3 хүн. За. Одоо энэ хэдийн зэрэг шавт явж байгаад энэ юунд Завхны отряд байж байгаад Бачаагийн тогтгоотэр гэдэг нөхөр байна. Одоо гиндингийн бүрэн цэвэлдэргийн гиндингийн бүрэн цагаан гэж Улаанбаатар хотод хошууд цалтаа бидгээс хошууч. Бүрэн цагаан хошууч бол байгаа манай энэ нэвтрүүлэгт орсон. Тэгээ манай ингээ ахмадын орнд бүртгэлтэй байдэ. Орсон тэр одоо хэн байна? Энэ жамц лавжууд жамц ингэж тэр одоо намайг муухан таньж байна. Тэ лавжууд. Тэ. Лавжууд бас манай санхүү талдаа ажиллаж байсан шүү дээ. Тэгээс үүднээ хот руу шилжээ. Тэгээд ингээд яасан юм байна. Тэгээд одоо тэр зураг бол бидний түүхэн зураг одоо тэр хөвсгөлийнхэн манайхаас хойно байгуулагдсан тэр юу? Отряд юу? Тэр үед ш таах хангалт үйлчлэгээ ер нь хэр байсан юм бэ? Одоо дэшээ яах вэ? Бид нар тэндээс юу олж ирж ирэхээр юу таарсан? Ховцтой ирсэн. Нэг ээлжийн ховцтой. Эрэхтээ одоо бид нар яг нэг 3 гэртээ нэг гэр нь одоо контор 2 гэрт нь бид нар одоо амьдэрдэг. Тэгээ манайх чинь энэ арцын заставч нэг тосон цэнгэлийн модуудаас үйлдвэрээс нэг 2 байшин авчирч байсан. Тэрний дараа бид нар чинь хоол хүнс байхгүй шүү дээ. Тэр хоол хүнсийг чинь одоо бид нар энэ нэгдлэгж байлаа. Энэ Баян Тисумын Батрал нэгдлэгж. Тэндээс одоо бид нар барак гэдэг одоо тийм заасан малыг одоо 80 төгрөгөөр одоо бичгтээ баргатын дарга бичгтээ авч иддэг. Тэгээ өшөө нэгтээ ганц 66. Тэгээ яг нь бас 2 зүрийн нэг багж марж нэг тийм яг нэг тогтчуулсан нэг тийм одоо сүүлийн үед ирдэг байсан. Тэрээс одоо баг улаан гараараа бид нар очижсэн тэнд.
Тэгээд одоо юу яа агшаа дарагчид сар болгон одоо бид нарыг иргэн тэгээд одоо цагийн байдал мэдгээд одоо их бас хүнд одоо малын холбоо гэдэг чинь зөв нэг тийм ганц хоёроо биш 50 дээрээ надад мал өгдөг өхөр мал өгдөг байсан. Одоо би тэрний зөвчнийг одоо маш их хэлсэн. Өөрөө манайхан хэлсэн. Малын холбоо чинь манахаас урсоос уу? Манайхаас хойш давуу шүү дээ. Тийм үү. Манай одоо тэр хамтрагчрал одоо монголчууд гар хөлөөс гаргаж өгөө тий. Монголчууд гаргаж ирээд өөрсдөө ч их орж иж одоо холбоо хийж байдаг шүү дээ. Тэгээ ард түмнийхээ мэдээлэлээр бид нар цөөхөн учраас ард түмнийхээ мэдээлэлээр голдоо бид нар тэр өөргөөс их маш сайн гүйцэтгэжсэн дээр 5 хүн ч одоо цалгарддаг юм билээ. Тэгээд одоо баг болгонд одоо баргаад болгонд 5 6 хүний одоо тусгаар гэдэг гişүүн тэрийг одоо бид нар үүрэг чиглэлээр хангаад хэдийхээ манаа жоохтоор бид нар тэрнээсээ дагуулж унаамаар хангуулаад одоо явдаг гэсэн. Та тэр сар болгон цугларалтанд увс аймаг ирдэг гэсэн. Тэгээ тэнд ямар үйл ажиллагаа болдог байсан юм бэ? Тэнд одоо ер нь бүх одоо хичээл намаа заан хичээл заан одоо сургалт хийн одоо тэгээд энэ цагийнхаа байдлыг танилцуулна. Тэгээ бас яг нэг тийм тэндээсээ бас нэг хангалт маягтай одоо янз бүрийн одоо тэр гэрмаран хэрэгтэй тэгээд одоо ховор зэвэр одоо бид нар хичэнд одоо тэр 100-гийн тож гэдэг ховор байлаа тэр тож модыг бид нар чинь хямдхан үнээр олж одоо тэр хоргоо гэдэг нэг одоо хошуу хоргоо байлаа. Бид нар одоо хямдхан үнээр одоо өгч одоо тэгээд биднийг танилцуулж уулзуулж одоо нэг 5 малта тэрийг очиж харгаж хайчилдаг. Тиймэрхүү байсан. Нэрдэг байсан юм уу? Удирдал нэг байдаг байсан юм уу? Сард нэг удаа явдаг байсан. Тийм үү. Тэгээд 55 савгаа аван тэгээд одоо яг нэг яг бүгдээр ингэ авч явахгүй л тэр нэг сараар ээлжлээд энэ ахч нараа офицер наваад явна. Яг бол тэр өнөө жирчил мөрчил гараад байгаа гэдэг нэг офицер нь одоо 3 юунаас тэгээ харцаа авсыг дамдаа авдаг байсан. Харцаа авсыг аваад одоо гэдэг чинь тэгээд нуурын захаарч явна. Тэр үед ямар пост байсан ба тэр постуудаа нэрлэлээч. Ямар постууд байсан? Хаа? Тэр үед ерэн постууд ямар нэртэй постууд байсан? За офицер бүх мөрөн байсан. Тэн дээр юу байсан? Сагл байсан, давст байсан, тохоо байсан, хар цагаан усын 5 пост байсан. Тэс сүйд байгуулагдсан юм уу тэс? Тэс сүйд байгуулагдсан. Миний бодлоор тэс юм одоо тэр шар үсүн гэдэг тэс аяг одоо нэг байна уу 2 байна уу мэдэхгүй. Шар үсүрийн застав гэдгээр бид нар өнөө ард суураар даваад одоо цаашаа овс руугаа явахдаа тэр шар үсүрийн заставаар давж явдаг байсан. За заах ингээд одоо ингээд энэ жил 9 сард 11-12-нд манай ингээд 50 жилээ болгож байгаа. Тэгээ та бас одоо ингээд таныг бас нэгэн цагууд хамт ажиллаж хүмүүс чи харнаа. Тэгээ тэрэндээ бас мэдчилгээ уламжлаач ээ. За бид нар одоо ингээд сайхан одоо зургаар яах заримтай жуулчих юм одоо зургаар одоо харахтаар их маш гоё хамт олон байсан байна бид нар. Ингээд одоо бид нар одоо ер нь тэр үчин тэр үеийн улс чинь одоо тал бараг гараад най зарим нь одоо бараг байхгүй болсон байна шүү дээ. Ингээд одоо тэр одоо байгаа сайхан хамт олондоо одоо 50 жилийнхаа баярын мэндийг урьдчилан төргийа. Тэгээ сайхан уулзахаа бид нар ярьж өөрх юм ихвээ. Үнэхээр түүхч үгүй бид нар тийш маш сайхан одоо бас ойгоо хийх гэдэг одоо энэ үйл талхай юу мөрөөр одоо явж байгаа дах маш их баяртай байна. Одоо тэгээд тэр бүгд одоо баяртай бүгдээ сайхан баяртай өөртөө сайхан уулзахаа гэж хэлэх байна да. Одоо бас ангийнхаа хамтын хороо энд бас баярлж байна энэ явсаангийнхаа. Бид нарыг одоо бас ингэж юу яаж богнуулж бидний одоо бас энэ дурсамжийг яриулж өөрүүлж ингэж байгаад одоо би бас угаасаа болон гэрүүлийнхаа өмнөөс одоо бас баярлж байна. За баярлалаа ингээд бас танд бас баярлалаа хэлмээр байна. Тэгээд бас өөрөө ингээд бас одоо ч нөгөө мэдээллийн технологи хөгжиж Facebook гэсэн сайхан юм гараад тэгээд одоо газрын хаана ярьсан гэсэн ямарсан бие биенээ ингээд сургаар ингээд ажил ингээд за манай ах бол өөрөө сураг тавьж байгаад ингээд над руу орж ирсэн. Тэгээ би ингээд танилцаа тэгээд одоо манай ахмадын орооны группт байдаг. Бид бүхний өдөртөн үйл ажиллагааг хараад тэгээд ингээд би бас энд оролцъё. Би бас натруудын бас анхны шатны анхны хүмүүсийн нэгэн байгаамаа гэдэг одоо өөрөө хандаа санаач гараад ингээд холбогдоо. Тэгээ одоо ингээд бид битээр ингээд бас тэндээс одоо бичлэг явуул боломжтой учраас ямар ч ихний ээлжинд хоёлоо ингээд
юугаараа ингээд фэйсбүүкээр шууд лайваар ингээд уулз ингээд ярилцъя гэсэн манай ах над руу санал тавьсан. Тэгээ би өнөөдөр саналыг хүлээж аваад бас ингээд бичлэг хийлээ. Тэгээд одоо бас таньда ирүүлэн сайнсан хүсье өрөө бас ингээд 9 сарын 11 12-нд ойдоо аядаг үлдсэн ирээ өглөө тань руу хөргүүлнэ. Тэгээд тухайн цаг үед нь өглөө яаж өгүүлэх вэ? Тань руу бас дахиад холбогдё. Тэгээд одоо нэвтрэл болсон таньда таныг ирүүлэн сайнсан хүсье өрөө баярлалаа хаа. Одоо танд Ахмадын хорооно одоо офсийнхаа тэрвэд ахмадын хорооноодоор одоо ийм сайхан одоо үйл ажиллагаа явуулж ийм сайхан одоо тэмдэглэхийн талаар одоо бүх арга хэмжээ авч байгаа тэмцээн наадам одоо уулзалт янз бүрийн одоо бас ингээ фэйсээр хараад байна л дээ. Одоо янз бүрийн сайхан юмуд яв харагдаж байна. Энэ маш их сайхан бэлдэж байгаа маань маш их сайхан түүх үлдээж байгаа маань 50 жилийн түүх гэж чинь одоо энэ маш гисгүй сайхан түүх 100-гийн хагас жил гэдэг чинь ингээ та бүхэнд одоо бас их баярлж байна. Тэгээд одоо ахмадын хороо болон ахмадуудаа тэрний гэр бүл одоо сайхан одоо ажиллаж байгаа шинэ офицер ахлагч цэргүүдтэй одоо манай лахна цэргүүд голдоо очиж байгаа шүү дээ. Сайхан тэд нэртэй бас баяр хүргэе. Сайхан хэлж дуудаараа гэж одоо тэр цэргүүд нөрөө ялах байна. За баярлалаа. Ингээд дуусгая. За тэгээ баярлалаа. За маш их баярлалаа. За ажлын өндөр амжилт хүсье. Юу дээ.